хамгийн алдартай санхүүгийн номны талаар сонирхцгаая. За энэ дотор болохоор тойм сургамжууд орсон байгаа. Эртний Вавилоны хамгийн баян хүмүүсийн санхүүгөө хэрхэн ухаалаг хэрэгжүүлдэг байсан зарчмууд өнөөдөр ч гэсэн амжилттай хэрэгжиж байгаа. За энэ ном нь болохоор 1926 онд Жорж Сэмюэл Клейсон гэдэг хүний бичсэн ном байна. За энэ номд болохоор өөрнөөс хэрхэн гарах, орлогоо өсгөх, мөнгө удирдах ухаалаг аргуудыг оруулж өгснөөр онцгтой. За хэрэг та одоо хүртэл ядуу амьдралаасаа залхаж гин үү? Хэрхэн баяж гаргахыг хайж гин үү? Санхүү хэрэгжүүлэлт хүрэхийг хүсэж гин үү гэсэн эдгээр асуултанд хариулахыг зорьсон байдаг. За хамгийн энгийн хэрнээ үр дүнтэй баялаг бүтээх зарчмуудыг одоо оруулснаар онцлог байдаг. За ингээс нэр амьдралаа өөрчлөх гэсэн юм санхүүгийн одоо биелэг өгдөг ном байгаа да. За хамгийн чухал санхүүгийн ойлголтуудыг бол газар багтааснаар онцлог. За ерөнхийд нь бол 3 хуваах юм бол эхлээд бол мөнгөө хэрхэн зарцуулах вэ гэдэг талаар ярьдаг. За энд болохоор эхлээд өөртөө зориул буюу ямар ч орлого олсон түүнийхээ 11%-ийг хадгалах хэрэгтэй гэдэг зарчим байна. За Аркад гэдэг номдоор гарч байгаа хүн маань бол энгийн одоо бичээч хүн байсан. За энгийн бичээч хэрний одоо санхүүгийн одоо сахилга бат дадал зуршлыг хэрэгжүүлснээр бол санхүүгийн хэрэгжүүлэлт хүрч тухайн үеийнхээ хамгийн одоо баян чинэлэг хүн болсон гэсэн үг гардаг. За энэ дээр бол орчин үед бол бид нар одоо орлого олох болгондоо тэрнээсээ одоо 11%-ийг 10%-ийг за боломжоор 20% ч юм уу жил ирэх тусам өсөх байдлаар хадгалах ингээд зуршилтай болох хэрэгтэй. За орлого бол их болохоор хадгалах ч юм уу тийм зүйл бол байхгүй, ямар ч орлогоос түүнээс хадгалж яахыг бол хэлж байгаа. За хоёрт нь болохоор зардлаа хянах хэрэгтэй. За хүн гэдэг одоо угаасаа зардал нь орлого нь ихсэх тусам тэр одоо орлогоо дагаад зардлаа бас ихсэх гэдэг. За тэгэхээр энийг одоо анхаасаа ойлгоод одоо анх ингээд та гадуур хоолдохгүй орлого багтаа үед амьдраад болоод байсан бол орлого олох тусмаа гадуур хооллох ч гэсэл ашгаад болоод өгдөг байсан бол одоо цалин ихсэх тусам одоо таксид ихсэж одоо эдгээр зүйлүүдийг бол анзаарч явах хэрэгтэй. За энэ дээр бол зохиолч миний үг хэлж байгаа гэхээр жинхэнэ одоо хэрэгцээгээ хуурмаг тийм хүслээс ялгах хэрэгтэй. За жишээлбэл жинхэнэ хэрэгцээ гэдэг нь юу арах вэ гэхээр одоо яалтчгүй өгөл бол бид нар тог цахилахад явах мөнгө төлөхгүй бол баймаг хүтэн болно тийм. За тэр үл жинхэнэ хэрэгцээ бол орно. Хуурмаг хэрэгцээ гэдэгт одоо хуурмаг хүсэл гэдэгт юу арах вэ гэхээр та үнэхээр одоо гэртээ хийх боломжтой байтал гадуур хооллох гэх бол хуурмаг хүсэл оруулж байна. За яа тэгэхээр танд мөнгө байгаа учраас гэдэг хүмүүс гадуур хооллох гэдэг шүү дээ. Тэгэхээр юм нь бол хуурмаг хүсэлд орж байна гэсэн үг. За тэгэхээр хоньны арьс өмсөв чон гэж ярьдаг үгээрт гардаг шиг тийм хэрэгцээнүүд байна уу гэдгээ бид нар анзаарч авах хэрэгтэй байна. Үнэхээр таны хүсэж байгаа зүйл үү эсвэл зүсээ хуургасан одоо хүсэлчин байна уу гэдэг. За 3 дахь нь болохоор амьдарч явах одоо нэгэн л хүн амьдарч байгаа юм чинь тэр хугацаагаа бас аль болох enjoy-дод буюу одоо амьдралаас кайф авах хэрэгтэй гэж байна. За энэ болохоор одоо орчин үед бол бид нар 50%-ийг 50-аас 60%-ийг бол яалчгүй суур одоо хэрэгцээ, түрүүний ярьдаг одоо хүнсний хэрэгцээ, байрны хэрэгцээ тий түрээс тэр зүйлүүдтэй. 20% нь болохоор илүү одоо фан буюу та гадуур хооллох ч юм уу тий. За эсвэл одоо такси барих, аялах ч юм уу эдгээр зүйлүүдтэй зориулах. За үлдсэн 10-аас 20% та юунд зарцуулах вэ гэхээр ирээдүйдээ зарцуулна гэсэн үг. Ирээдүйдээ. За энэ болохоор хөрөнгө оруулалт байж болно. За эсвэл одоо өрөө төлж гаргадуулах тийм. Эдгээр зүйлүүд. За ингээд бол мөнгө одоо хэрхэн одоо хэрэглэх талаар бол гарч байгаа. За зарцуулах талаар за мөнгө хэрхэн одоо хадгалах бий болох бай тал дээр бол орлогынхаа 10%-ийг хадгалах гэх мэтчлэн 7 дүрм байна. За энэ 7 дүрмийг болохоор туранхай төрөвчийг одоо эвжлэх 7 арга гэд нэрлэлсэн байгаа. За энэ болохоор орлогынхаа та 10%-ийг хадгална. Дээрээс нь зардлаа хянана, мөнгө өсгөн буюу орлогоо өсгөн. За энэ мөнгө өсгөхөөр болохоор хүмүүс хөвчлэн за би цалин багтаа юм чи одоо мөнгө хадгалах боломжгүй ч юм уу те. Эсвэл одоо та 2 сая төгрөгийн цалин авдаг бол 2 сая төгрөг цалин чи хэвээрэл байгаа бол та тэрнээс тодорхой хувийг л хадгална. Тэгэхээр энийг яаж 2.5 сая болох вэ?
3 сая болох уу гэдэг тал дээр бодоод эхлэх юм бол та тэр хэрээрээ хадгалах боломжоо бас өсгөнө гэсэн үг. За дөрөв дэх зарчим нь болохоор алдаа гарахаас болгоомжлох. Буюу одоо хурдан хугацаанд баяжин би одоо баяжуулаад өгье ч гэдэг юм. Тиймэрхүү одоо луйрын шин чанартай зүйлүүдээс бол ойлгох зайлсхийх шаардлагатай. За тавд нь байнгын орлогын их өсвөртэй болно буюу зөвхөн одоо нэг орлогоос нэг цалингаас ч юм уу хамааралтай амьдрах бол эрсдэлтэй гэж хэлж байгаа. За 6-ад нь бол ирээдүгөө бэлдэн хамгийн сүүлд нь өөрийгөө хөгжүүлнэ гэж. За өөрийгөө хөгжүүлэх бол таны нас залуу байх тусмаа илүү одоо нэг өөртөө зарцуулдаг 11-ийг өөртөө хөрөнгө оруулж байгаа. Тэр мөнгөөр өөрийгөө хөгжүүлээд явахыг бол хэлж байгаамаа. Одоо хэл сурах санхүүгийн мэдлэг дээшлүүлэх ч гэдэг нь тийм ямар одоо уул чадвар шаардлагатай тэрийг. За энэ дээр бас нэмээд хэлэхэд болохоор алтны талаар одоо хэрэгжиж. Хэрвээ та ингээд нэг алттай бол тэр алтаа ингээд хадгалаад байвал нэг алтл хэвээр байгаа тийм. Тэгвэл тэр алтаа яаж олон болох вэ гэдэг тал дээр бас бодох хэрэгтэй. За үүнд болохоор энэ алтны 5% гэдэг. Коллаб гэдэг хүн номдор гардаг коллаб гэдэг хүн бол нас орж байгаа одоо ааваасаа 50 алтан зоос тэгээд 5 ширхэг алтны дүрм ингэж өвлж авдаг тухай гардаг. За тэгээд нөгөө залуу бол эхэндээ бол мөнгөө бол ингээд буруу зарцуулаад алдаад дуусдаг ч гэсэн 5 дүрмийг одоо ааваасаа авч үлдсэний хүчинд тэр мөнгөө буцаж ухаалгаар олж авч өсгөж чаддгаа гэдэг. За тэгэхээр ер нь бол зүгээр ингээд мөнгөө хадгалаад авах биш. Хөрөнгө оруулах одоо ухыг бол зөвлөж байгаа. За энэ бол одоо биднийхээр бол жишээлх юм бол та $1000 зүгээр банкнд их юм бол за нэг Монголд бол яг харьцангуй өндөр, гадаадд бол ер нь 1%, 3% ч юм маш бага байдаг. Эсвэргээрээ S&P 500 гэдэг одоо жилийн одоо ойролцоогоор 10% өсдөг. Одоо энэ хувьцаанд их юм бол таны $1000 бол 10% өснө. За эрт ихтгэж тусмаа бол илүү их одоо нэмэгдсэн одоо хүүнүүд цуглараад илүү их одоо мөнгө хуримтлагдах боломжтой гэж. За ирээдүгөө бэлтэнгээд энэ хэсгээр болохоор нэг тэмээч хүний тухай гардаг. За тэр хүн болохоор залуу их олон тэмээтэй. Тэгээ залуу хахтаа бол их тансаг хангалуун амьдардаг гэсэн. Гисэн ч гэсэн өгшөрхөө ирэхэд бол өөрөө нөгөө тэмээгээ хариулах юм боломжгүй болоод тэр хэрээрээ хэний нэгнээс одоо хамааралтай амьдардаг болсон байгаа. За тэгэхээр яг энэ тэмээчний үлгэрээр бол бид нар ажиллаж чадахгүй үедээ эсвэл ажиллах хүсэхгүй байгаа үедээ бид нар ирээдүйдээ бэлдээд бас мөнгө хадгалж явах хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээд дараагийн хэсэгт болохоор зөвхөн ингээд нөгөө азтай хүмүүс баян болдог, баян байдаг гэж ихэнх хүмүүс ярьдаг, боддог бол тэр бол ташаа болгол ингээд тоо хэмжээгээр наваад үтсэн ч гэсэн маш бага хүмүүс ингээд аз буюу одоо асар сонирхолтой бараг тохиолдох боломжгүй одоо зүйлийн үндсэн дээр бол баяжсан байдаг. Гэтэл бол аз нь бол ямар хүмүүст ирдэг вэ гэвэл зөвхөн бэлтгэлтэй тэгээд зоригтой хүмүүст ирдэг гэж бол зохиолч байна. Бол хэлж байгаа. Тэгэхээр тухайн боломжийг олж хараад шууд ингээ ашиглаж бас чадах юм бол тэнд бол аз ирдэг гэж. За энэ дээр бол одоо бусад номуудад гардаг одоо санхүүгийн хямралтай жил та мөнгө хадгалсан байх юм бол тэр хямралтай жил унсан одоо үндсэн одоо ашиг олох тодорхой хувьцаануудыг авснараа одоо дараа нь бол тодорхой хугацааны дараа мөнгө чинь бол хэд дахин үржигддэг гэх мэтчлэн одоо зөвлөгөөнүүд бол их байдаг. За дараагийн хэсгүүд дээр болохоор ер нь орлогоо мөнгөө яаж хадгалах вэ гэдэг хэсэг байна. За энэ дээр болохоор зээл ба эрсдэл буюу хин нэгэнд та одоо мөнгө зээлж байгаа бол эрсдлийг нь бас давхар тооцож явах шаардлагатай. Мэдээж зээлийг бол ухаалгаар одоо хариуцлагатайгаар ашиглаж чадах юм бол энэ бол бас хөрөнгөө өсгөх бас нэг боломж байдаг. Яг цаг хугацаагаа олсон хөрөнгө оруулалт ч юм уу те үйл хөдлөл хөрөнгөд оруулж чадах юм бол одоо мөнгө өсгөх боломжтой гэж хүмүүс ярьдаг. За тэгэхээр олсон зүйлээ бол хадгалахыг бол суралцах шаардлагатай. За тэгэхээр хамгийн гол нь түрүү хэлсэн нөгөө богино хугацаанд баяжуулаад үгүй мөнгөтэй болгоё гэсэн хүмүүс бол байдаг. За энэ номдэр болохоор нэг тоосгочин хүн ингээд нөгөө өөр хот руу явж үнэт хэдлэл аваад ингээ баяжих талаараа аркадд хэлээд хоёлоо мөнгөө ингээ нийлүүл тэгээ ашиг их олноо гэдэг ингээд тэгээ аркад болохоор тухайн үед залуу байсан би юу ч мэдэхгүйсэн болохоор мөнгөө өгөөд явуулдаг. За тэгээд нөгөө тоосгочин бол буцаж ирэхдээ бол одоо эд материалтай ирдэг гэвч эдгээр нь бол яг үнэт хэдлэл байгаагүй зүгээр шилээр хийсэн үнэт хэдлэл буюу маш үнд цэнд хүрхээргүй зүйл байсан буюу нөгөө аркад цуглуулсан хамаг мөнгө алддаг. Тэгэхээр энэ чинээс бол бид нэр эрсдэл гэдэг зүйлийг ойлгох шаардлагатай.
Дээрэс нь тухайн одоо замаар алхацсан өөрөө хөрөнгө оруулаад үзсэн юм уу тухайн салбарыг мэддэг мөнгөтэй болоод баяжаад үзсэн алдаад үзсэн хүмүүсээс нь зөвлөгөө авах хэрэгтэй. Тэрнээс биш одоо гадуур бол одоо ингэх хэрэгтэй, тийх хэрэгтэй, та мөнгөөрөө ийм юм хувьцаа оруул, тийм компанийг ав гэд. Ер нь танаас илүү одоо зөвлөгөө өгөх хүмүүс бол маш олон. Мөнгөний чинь талаар мэдчих сонирхолтой мэддэг хүмүүс бол маш их гараад ирдэг. Тэгэхээр ер нь туршлагатай хүмүүсээс зөвлөгөө аваа гэж байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор одоо ажилсаг хүмүүс буюу ер нь тооцоологдсон эрсдлийг авч чаддаг хүмүүс бол бусдаас илүү төрүүлж халахдаг. За calculated risk гэж байгаа. Тооцоологдсон эрсдэл. За энэ зүйлийг бол тооцоож эрсдлээ авч чаддаг хүмүүс бол бас боломжийг хадгадаг. Дээрээс нь хамгийн чухал зүйл бол ерөөсөө тухайн нэг акшн буюу тухайн нэг шинэ ажилд орох ч юм уу тий шинэ ур чадвар сурах ч юм уу шинээр хөрөнгө оруулалтын талаар мэдлэг өсгөх ч юм уу тухайн нэг зүйлийг хийж явах шаардлагатай. Тэгэхгүй л хүлээгээл суугаад байдаг. Өнөөдөр одоо тэнгэр хангаа онцгой юм ч гэдэг юм уу тий ингээд хүлээгээд идэг хүмүүсээс илүү жижигэн ч гэсэн ингээд урагшлаад ахаад идэг хүмүүс илүү одоо амжилтанд хүрдэг буюу илүү эдгэр хүмүүсийг бол нөгөө аз гэдэг зүйл маань ивэдэг гэж номдэр гардаг. Гэхдээ аз гэж байгаа нь үндэ бол хөдөлмөрч хүмүүс өөрийнхөө одоо хийж байгаа одоо үр дүнгээл үзэж байгаа хэрэг юм аа гэж зохиолч маань бол гарч байгаа. За тэгээд энэ номноос бол маш олон ингээд сонирхолтой түүхүүдийг бас уншиж болохоор байгаа. Жишээлх юм бол түрүүний нөгөө тэмээчний түүх байна. За тэгээд залуудаа ингээд өрөнд ороод боол олцсон хүмүүсийн талаар гардаг. Жишээлх юм бол Дабасер гэдэг тийм тэмээчин залуу болохоор маш хөрөнд ороод тэгээ боол олцсон. Тэгсэн ч гэсэн одоо зүхтаад өрөө төлөөдөө сүүлд нь баян болж чадсан талаар бол гардаг. За тэгээд энэ номноос бол дээрх одоо үндсэн зүйлүүдийг бол ойлгохоор байгаа. За баярлалаа.